Улаанбаатар дулааны сүлжээ төрийн эмчит хувьцаат компани үзүүлж байна. Улаанбаатар хотод 4 уулаар хүрээлэгдсэн тэгш өндөрлөг газарт 470 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд далайн түвшнөөс дээш 1350 м өндөрт далайн эргээс хэдэн 100 км зайтай оршдог зэрэгээс шалтгаалж хүйтэн уур амьсгалтай салхи ихтэй байдаг. Улаанбаатарын гадна агаарын жилийн дундаж хэмээн хасах хэмтэй байдаг дэлхийд хамгийн хүйтэн нийслэл тооцогддог юм. Байгалийн энэхүү хатуу ширээ нөхцөлтэй уялдан Улаанбаатар хотын дулаан хангамч нь бусад орны хот нийслэлүүдэд харьцуулахад цагуурын нөхцөл байдал газар зүүн байрлалын хувьд өндөржилтийн зөрүү ихтэй нэлээд нарийн төвөгтэй нөхцөлд үргэлжилдэг. Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн систем 1959 онд бий болсон бөгөөд энэ цагаас эхлэн Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани байгуулагдсан 54 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани нь анх 74 гикал цаг ачаалалтай 200 гаруй барилга байгууламжийг 12 км урттай шугам сүлжээгээр дамжуулан дулааны эрчим хүчээр хангаж байсан. Өнөөдрийн байдлаар 1585 гикал цаг суурилагдсан хүчин чадал бүхий 3 дулааны цахилгаан станцын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг төвлөрсөн дулааны хангамжид холбогдсон 8982 барилга объектд түгээх үйл ажиллагаа явуулж байгаа ба 2012 оны байдлаар 4960 мянган гикал цаг дулаан эрчим хүчийг худалдан авч борлуулсан байна. Шугам тоноглолын хувьд 150-аас 1200 мм-ийн голчтой нийт 374.5 км урт дулааны төв шугам даралт өргөх насосны 8 станц болон бусад туслах тоноглолуудын ашиглалтыг хариуцсан хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн түүнчлэн сүлжээний усны гурмыг норомд хэмжээнд барих, хяналт тавих ажлыг өдөр тутам хийж гүйцэтгэдэг бөгөөд энэ нь шугам сүлжээний ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. 1996 оноос эхлэн хэрэглэгчдийн дулааны үүзэлд дулааны тоолуур суурилуулан түүгээр хэрэгэлсэн дулааны төлбөрийг тооцох ажлыг эрчимжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3543 дулааны тоолуурын ашиглалт, хяналт, баталгаажуулалтыг хариуцсан ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж байгаа бөгөөд жил дунджаар 80-аас 100 гикал цаг ачаалалтай 200 гаруй барилга байгууламж шинээр төвлөрсөн дулаан хангамжид холбогдож байна. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн анхны төлөвлөлт нь хамааралтай систем буюу элеваторын үүслээр дамжуулан хэрэглэгчийг дулаанаар хангадаг. Дулаан дамжуулах төвүүдэд суурилагдсан тоноглолууд нь бүрэн автоматчлагдаагүй тогтмол зарцуулалтын гормоор ажилладаг техник технологи байсан. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үр ашгийг дээшлүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хоорондын зээлийн гэрээний дагуу Азийн хөгжлийн банкны 40 сая $40 зээлийн санхүүжилтээр 1998-аас 2003 онд дулааны үр ашгийн төслийг хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжснээр хэрэглэнээс хамаарсан хяналтын горим бий болгож дулааны нэмэлт их үүсвэр барилгуугаар нийтдээ 250 гикал цагийн хэрэглээг хангах нэмэлт нөөц бий болгож чадсан. 2005 оноос эхлэн төв шугамын даралт өргөх насос станц номер 1, 2, 3, 4, 6, 8 сүлжээний даралт өргөх тогтмол хурдны насосуудыг Европын чанарын шаардлагыг хангасан орчин үеийн хувьсах хурдын насосоор шинжлэх ажлуудыг үе шаттай хийж дуусгасан. Сүлжээний хувьсах хурдны орчин үеийн насосуудыг шинээр суурилуулснаар хувьсах зарцуулалтын горим ажиллагааг төв шугамд хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Төв шугамын хяналт системийн хувьд SCADA хяналт тохируулгын системийг дулаан хангамжийн системд нэвтрүүлж эхлээд байна. Үүнд дулааны станцуудын тоноглолуудын ажиллагаа болон сүлжээний параметруудыг тухай эгшинд дэлгэцэнд үзүүлдэг тул сүлжээний горим ажиллагааг хянах бүрэн боломжтой болсон. Даралт өргөх насос станцуудын ажиллагааг шуурхай удирдлагын төвөөс хянаж удирдах боломжтой болсон. Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн системд эхний ээлжинд холбогдох 196.5 гикал цагийн ачаал бүхий техникийн нөхцөлтэй барилга объект мөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 2020 оны төвшөнд 423.5 гикал цаг, 2030 оны төвшөнд 794.5 гикал цаг, нийт 1218 гикал цагийн ачаалтай барилга объект төвлөрсөн дулаан хангамжийн системд нэмж холбогдохоор төлөвлөгдсөн байна. Мөн түнчлэн Улаанбаатарын агаарын бохирдол нь нэлээд тулгымдсан асуудал болоод байгаа бөгөөд үүнд хотын гэр хороолол суурьшиж буй 184.2 мянган айл өрх, гэр хорооллох, сургууль, цэцэрлэг, эмнэлэг,
Хувийн хвшлийн аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж буй халаалтын зуухнаас гарч буй удаа тортог агаарын бохирдлын 60% эзэлж байна. Иймд Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн төвлөрсөн болон хэсэгчилсэн хангамжтай орон сууцны хороолол болох ажлыг хийж эхлээд байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эхний ээлжинд 377 гекал цагийн ачаал бүхий орон сууцны хороолол баригдаж, төвлөрсөн дулаан хангамжид холбогдохоор төлөвлөгдөж байна. Дээр хэрэглээг их үүсвэр болон дамжуулах шугам сүлжээнд хэд хэдэн өргөтгөл шинжилт хийсний дараа холбох юм. Улаанбаатар дулааны сүлжээ хувьцат компани хамт олон өдөр тутмын үйл ажиллагаагаа төвлөрсөн дулаан хангамжийг хамгийн бага зардлаар үр ашигтай, найдвартай, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэхэд чиглүүлэн ажиллаж байна. Улаанбаатар дулааны сүлжээ төрийн эмчит хувьцат компани